Энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд мөнх тэнгэр Монгол туурагтны соёл урлагийн их наадам болох гэж байна. Амралтын өдрүүдэд төв талбайд болох наадамд Өвөр Монгол, Шинжаан, Уйгур, Оросын албаны улсын Бурят улсаас төлөөлөгчид ирж оролцсон. Наадамд Монгол улс бүгд найрамдагчдад ард улсын Өвөр Монголын өрт өдсөх хорон, Шинжаан Уйгурын өрт өдсөх хорон, Хөх Нурмуж, Оросын албаны улсын Бурят, Тува, Халимаг, Алтай, Саахагийн бүгд найрамдах улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол улсын мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид болон соёлын бит бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцсноо. Монгол туурхтны соёл урлагийн их наадам 6-нд нийтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд 21 цагаас төв тайзан дээр явагдана. За 7-ны өдөр Монгол хувцсны нууц төвчөө гэсэн нэртэй Монгол туурхтны соёл урлагийн их наадмын хүрээнд за Монгол костюмсын 15 жилийн ойн театрчлсан загварын тоглолт за мөн этно хөгжмийн ийм тоглолт бол 7-ны 21 цагаас тоглогдохоор төлөвлөгдөж байна. За 8-ны өдөр 21 цагаас Сүхбаатарын талбайн төв тайзан дээр бол хаалтын ёслол бол явагдах юм аа. Монгол туурхт угсаатнууд хэд хэдэн улсын хэлийг дамнан тархан суурьшсан ч соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршиж байгаа. Дэлхийд дахин даяаршиж олон соёл сүлэлдэн зарим нь устан үгүй болж байгаа. Энэ үед Монгол туурхтнууд иргэншил харьяаллын хувьд тусдаа аж төрж байгаа ч соёлын өв уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчилан таниулах нь Монгол туурхтын хэн бүхний үүрэг гэж үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байна. Монгол улсын төрөөс баримтлах, соёлын бодлого, мөн соёлын тухай хууль, ЮНЕСКОгийн 2003 оны соёлын бит бус өвийг хамгаалах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх конвенцийн хүрээнд бас энэ үйл ажиллагаа явж байгаа гэдгийг бол хэлэхэд таатай байна. Зэрэг энэхүү арга хэмжээгээр дамжуулаад энэ арга хэмжээнд оролцож байгаа улс болгонд өнөөгийн Монгол улсын талаарх мэдээлэл очно гэсэн үг. Тэгэхээр энэ арга хэмжээ маань өөрөө зөвхөн соёлын харилцаа гэлтгүү цаашлаад шинжлэх ухаан эрдэмтдийн чуулга уулзалт гэсэн бас нэлээд өргөн хүрээний арга хэмжээ байгаа учраас тухайн улсынхаа бүхий л ард иргэдэд энэ Монгол улсын талаарх мэдээлэл очно гэж бид найдаж байгаа. Мөнх тэнгэр наадмын хүрээнд Монгол туурхтны соёл урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа Монгол өв соёл тогтвортой хөгжилт эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үндэслэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэнтэй ололтууд 3 өдрийн турш зохион байгуулагдах юм байна. Монголчуудын уламжлалт сууц болох Монгол гэр гадаадын жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг зүйлийн нэг тэр утгаараа үндэсний их баяр наадам болоод жуулчид хамгийн ихээр ирдэг энэ үед Сүхбаатарын талбайд Монгол туурхтны соёл урлагийн их наадам эхэлж байгаатай холбогдуулан 25 Монгол гэрийг барьжээ. Төв талбайд баригдсан гэр бүр Монголын соёл урлаг зан заншлын өөрөөр утгах санааг агуулна. Гадаад дотоодын иргэд жуулчид модон болон металлаар уралсан гэртээ танилцсанаас гадна монголчууд эртнээс хэрхэн сэлбэр хийж байсан, сор элдэж идэл хэрэглэлтэд хэрхэн ашиглаж байсан зэргийг үзэж сонирхох боломжтой юм аа. Өвөр Монгол, Шинжаан Уйгурын өөртөө засах хорон, Хөх Нурмуж, Бурят, Тува, Халимаг, Саахагийн бүгд найрамдах улсаас нийт 200 гаруй төлөөлөгчид ирж Сүхбаатарын талбайд баригдсан гэрүүдэд өөрсдийн өв соёлыг сурчлан таниулах юм аа. Энэ Сүхбаатарын талбайд нийт 25 гэр баригдаад байна. Энэ болохоор Монгол туурхтны соёлын их наадам болох юм болж байгаа бол энэ 4-өөс 9-ний хооронд болгож байгаа. Тэгээд энэ хүрээнд манай Монгол гэрийн төлөөлөгчдүүд нэгцээ болохоор гэр урлагчд маань энэ онцлогтой гэрүүдэд авчирч барьж байгаа. Энд болохоор бол 10 хантай гэр, 8 хантай гэр, 6 хантай гэр гэж тэр гэр болгон өөр гэсэн онцлог хийтлүүд нөр энэ гэр болгонд болохоор энэ том гэрүүд нь болохоор энэ Халимаг, Тува, Өвөр Монгол гэдэг энэ Монгол туурхтнууд болохоор бүх өөрсдийнхөө нэг өв соёлынхаа бүтээгдэхүүн авчирч тавих юм. Тэр Монгол гэрд болохоор өв соёлын энэ бүгдээрээ сайн цогцороо магтдаг гэдгийг бас харуулж байна гэж. Тэгээд нэг гэрт нь дахиад л юу гэдэг хялгас дэсээр гэрийн юу урдж юу гэж болж энэ нэг гэрт нь болохоор сэдвэрийгээ сууж идэх ч юм уу, ойж гадах ч идэх ч юм уу тэгээд энэ байдлаатай болж байна. Төв талбайд анх удаа олон тооны Монгол гэр барьж байгаа нь энэ юм аа. Уран хатгамлын үзэсгэлэн үзэх бол 17 дугаар гэр, Монгол адууны хэрэглэг 18 дугаар гэрээс сонирхох боломжтой. Мөн 21 дугаар гэрт уран сэлбэр, 10 дугаар гэрт Монголын их хаадын загтлын үзэсгэлэн байх юм аа. Гэх зэргээр нарийн уран хийцээр хийгдсэн гэрүүдээр туршлах боломжтой юм аа.